боё нэр намайг совооч гинөө. Уг нь би авгаад юм байгаа. Тэгсэн чи авгаага ерөөсө тоохгүй. Тэр найз руугаа зүгээр өндөр савгаа гэдэг өдөр шинэ өглөө өдөшгүй гүйчих юм аа. Ерөөсө тоохгүй. Өнөөдөр өглөө дадаа цагт орж ирж байгаа савгааг ихас. Тэгснэ цай уучаа буцаагаар яаж байгаа. Хайчих нөө чи гэсэн чи савгааг гэрчиг нэ. Энэ хоёр яасан ярих юм ярьж дуустгүй юм бэ? Тэгэл энэ хоёр чинь нийлж мал хулгай хийн, нийлж арх уун, нийлж шүнжэнгөө тэнэн. Ингэж явж байгаад ийм газар орондоо энэ хоёр. Тэгчгээд ундрмаа хоол хийгээд иргээд намайг ямар их махлах болоо. Тэгээд тавгаагийнхаа үгэнд орох юм яана. Тэгнэ хүш боё. Чи авгаага Африк явуулцаач гинэ. За би Африк явахаар яах гэж чинь Монгол хүүхнүүд очихоор хаданд гарч ийн гинэ. За ёстод тэр үед үгэнд нь ороо явсан бол өдөөдөө хоёр талдаа хоёр хүүхд хөдөлсөн. Дээр нэг ийм тестээс игч явж явах юм гэсэн. Ямар атар яваагүй юм бэ? Тэгээд яг намайг зүрхгөөд анхныхоо офныг төрүүлэхэд өвдөд хисчихсэн чинь тавгааг руу гүйчихэж байгаа юм чи. Хөө чи хайчих нэ би төрөх гээд юм гэсэн чинь тавгаагийн гарлаа өргөс орсон гинэ очиод аваацсан. Тэнэр арайч. Уг нь их гарын дүүтэй. За байшин барилга барьчих нь, дээл хувц соёчих нь. Таач ойгүй нарийн. Ёстой тийм дүү би нэр мутагтаа сайхан урт харуулсан хүүхэн байсан шүү дээ. Нэг өглөө усаад ирсэн чи тайраа хийцэн. Гү чи яагаад ус тайраа хийчих вэ гэсэн чи гүй чи чамаг харуулахаас савнгаар айгүй удаа ингэж угаагаад байна гинэ. Гү тэгэхээр яадаг чи савн дуусгаад байна шүү дээ гинэ. Гү нэр өөрөө өглөө усаад гараа гоохтой хонцлох өдрөг зүгээр ингэж угаагаад суучих. Савндаа чи бүтнээр нь угаагаа чи наад хэр чин гүйцэд арилахгүй байна гэхээр гүй савн дуусгаад байна ундрмаа. Арай дэндүү нари. Би нэр энэ хорвогийн хамгийн нарийн хүнтэй сууж байдаг бас их нарийн хүүх юм аа. Оо. За хаач дөрөв. Тавгагийн дүүж гэрлээ. Таас чи ярих юм дуусахгүй мүү? Үгүй анх удаа тэр ертөнцийн зөндөөл юм байна шүү. Үүд хараад үүдний тухай, өвс хараад өвсний тухай. Тэгэл ярихгүй юм юу байт юм бэ? Зөндөөл юм ярина шүү дээ чи. Барид энэ чи гэр орондоо анхаарал тавиад өг. Үгүй би тавьж байгаа шүү дээ. Яасан бэ? Чи яасан? Үгүй яг л чи харин чи гарын дүүтэй нөхөртөө суусандаа баярл зүгээр. Би харин гэр орныхоо мод зодоор энэ харалта гэрийн мод хийжтэй энэ төргээд нэг хийхгүй юм байхгүй юм хийгээд шүү би. За бодоод ир чи. Чи энэ гэрийг хэдэн сар байсан? 3 сар байсан. Бүтэн машин мотор. Тэгсэн. Би энэ жижигхэн гэр байт юм уу? Энэ дотор чөлөөтэй гүүж олон штэ чи. Гүүж байгаа үстэй энэ дотор. Барайч чи чивтэр нийтээр багсахгүй байгаа үстэй наа чинь. Тэр чи арайд бас тэр нь тийм ээ. Заавал хүн дөрөнгө хантад амьдрахууга нэг хант хийсэн чи дагаа тавилган жижигэрчдгээ хэннээр. Тэр хийгээд тасаа ор морыг хараарай. Энэ ор арай баг болсон. Энэ одоо яаж гівтэ багтахгүй юм бэ те би оролдоод үзээд. Би тэрийн штэ. Харин тийм ээ одоо. Би чи энэ замын гүнтээс ичдэггүй мүү? Энэ вэр ихгүй явах нь яна замын хүмүүс. Тэгээ би бүр ичхий. Тэг гэрээсээ та маргаас авгаа тэгээд зогсчих юм. Тэгээ би бүр гэрээ том харагдуулсад ингэ сууж штэ. Аа хүүхдүүд минь сайн яваарай баяртай гээд байна би. Бас тийм ээ эртэдний хүрээд юу хоорхож жижигхэн гэрээ байх наа мал төлөхөөр хийдэг ингэж хэлсэн. Ишиг мишиг хург мурга оруулдаг юм аа гэсэн. Худлаа ярьсан шүү дээ. Энэ арай жижиг болчих юм аа. За яах вэ? Яах юм уу? Уг нь юм хийгээд байна шүү дээ. Юм хийгээд байна ойлгож байна уу? За чи тэр хийгээд байсан даагрын байраа хараарай. Хаа хийсэн би? Даагрын байшин барьж ингээд бүтэн 6 сар болсон. Барьсан шүү дээ. Айл байгаа юм манад байгаад ямар хэцүү юм бэ? Юм хийхээр хийлээ гин. Хийхгүй болохоор хийхгүй гин. Ямар зовлонтой. Ийм даагрын байшин байд юм уу? Нэг чүд хэмжээ алдсан юм аа. Би нэг банкнд хийх зураг хараад байшингаа бодоод хийсэн байдаг. Буруу. Барайч би бүр эвлэрсэн шүү дээ. За хоёулаа банкныгаа оруулчих ш оромжийг удчих гээд нөгөө банкныг оруулсан чи яасан? Хаадаг цог хоёрыг зүгээр будгаар дураад байсан мэт шүү дээ. Өөрхий банкар над руу ороод гэдэг хаадаг цоггоод асууж байгаа бол хаадаг найрлал гэж байгаа мөн. Өөрхий хэнтэд хаадаг будгаараа тэгж байгаа би. Тэгж байгаа гэж чи. Химнэх хэрэгтэй юм уу? Харин тийм дүү. Оо тэр хийсэн имэйлээ хараад. За имэйл харин хийсэн шүү би. Би мөнгөн тоногтой имэйл хийсэн шүү харин тэгж яах юм. Мөнгөн тоногтой гэж чи маа. Тэр чи энэ дасараар очоод маа. Чи имэйл штэ чи. Наач арайчтай чи. Имэйл. Тэгээд имэйл гэдэг. Тэ яасан? Томьёо орох гот морой имэйл гэдэг чи имэйл хийсэн гэдээсээ. Тэгээ харсан чи юм харагдахгүй байсан хадаас харсан чи. За арт татаад нэг жижигхэн имэйл хийчих. За ингэдэг болсон юм байлгүй тэгээд мортод явсан чи яасан? Томьёо ороход нугсаа наах чинь. Томьёо дээр очоод морноос буугаад авчих нөгөө имэйл нэт. За бодож нөгөө имэйл надад бодчихлаа гэж. Баа юм болсон чи энэ тасраа орсон юм чи. Яах вэ? Хэмнж байна штэ. За яах вэ? Миний энэ үгнийгээ битээ тэгж байл та энэ. За чи тэр цагтын сүрлэлт хийж гисэн дээ хараарай. Хийсэн.
Хийхдээ би бас илүү гарсан торгоноос нь би чамдыг дээдийн өнгө гаргаад авлаа. Ойлгож байна уу чи? Гэхдээ тэгээ малгаанаас нь өөртөө бас нэг эсхийг гаргаад авлаа. Өөрт нь хөөх юм тааруулаад хийгээд өглөө болоо ч дээ чи. Бояхаа. Нөгөөх нь ирж За сайн уу? За сайн уу? За сайн уу бояах. За энэ хоёрын өсч. Зүгээр. Гэтэ бояхаа. Энэ малгай дээд хоёр чүд багуу үгүй юу? Таарч байна. Ер нь чи Улаанбаатар очно. Хот орно, турна, оюутан болно. Турангаа бол яг таарнаадах чи. За. Би таныг ташуур авах гэж байна. Ташуур хийсэн маань. За боёч. За. За баяртай бояах. За миний баяртай. Дүүн ингээ хот яваа шүү дээ. Ном эрдэм сайн сураарай. Баяртай. Хөөрхөн явж байгааг энэ наанаасаа. Хотод очиж сүрнэрийн дэлгүүр тавьчихгүй дээ. Бэлэг дурсгалын дэлгүүрт ингээ байж их үү. Монгол хөгцсөн байж их үү дээ. За одоо тэр атундаа яв. За атундаа явж хөөш. Атундаа явна гэснээс нэг юм яа. За. Сум яваад ирлээ мó үг нь. Үгүй тэгээ одоо атундаа яваач яах гэдэг юм. Нэг гэрлүүгөө ороод гараа л доо. Үгүй яах гэдэг юм бэ? Яваач. Эхнэр нөхөр нэг ороод гараа л доо. Үгүй чи яваач хөөе. Энэ яасан чи? Яваач чи өөш. Чи ороод чи бодож ороод гэж баса. Хүн хаад юу гэж бодох юм бэ өөш? Ямар хонио ашиж байгаа биш үү өөш? Үгүй чи ороод гэж. Үгүй чи ороод гэж. Яана энэ хасмаас нь ямар амар болсон юм бэ? За тэгвэл юу яа хоолонд бэлдээд байж би нэг адуунд явчихад иргээд ирээ. Сумчтай сой нэрэ сум шин хэсгийн төлөөлөгчтэй болсон байлээ шүү. Тэр өндөр тавгааг асууд мэдхгүйгээрээ заа юу. Тэр хэсгийн төлөөлөгч санаа. Ихнэргүй. Тэгсэн бэ чи ихтэй тийм ээ? Тэгсэн бэ чи ихтэй хүн сонирхоод байгаа байхгүй юу? Намаа хараад нүд мүдээ ирмээр таг намайг надашаад ёо би одоо тийм царайд гарчихсан багтаад. За тэр нөхөр хоёр ялангуяа хоёр тавгааг асууд мэдхгүйгээрээ мэдв. Яста сонин ертөнцийг үзэх үзэлтэй хүн байлаа да тэр. Яана энэ маань ямар сонин болчихоо вэ? Энэ Улаанбаатар хотод шүн эмэгтэй хүн ганцаараа явахаас ингэж явдаг гэсэн. Одоо би ихээр гэрийнхээ өдөр ганцаараа ингэж хөөхнө шүү дээ. Ямар амар болсон бэ энэ цаг. Тэр хин бэ? Нөгөө өндөр тавгаал бүрээ. Боёо энэ. Боёо. Тайч өглөө уулзаад талсан шүү дээ. Би уулзсан. Манай авгаа уулзъя гинэ. За юу вэ? Юугүй яа. Боётой уулзсан юм билүү? Боёо дөнгөс сайхан манай гэрээс харсан. Тэгсэн чи энэ хүү ардаас нь боётой уулзсан гэж гарах юм. Гэхдээ би ерөөсөө ойлгох юм бол өдөржин шүнчин боёо. Одоо бүр өдөржин шүнж одоо хоол унд эзэн ч боёо манай гэр сууж явах юм. Би сүултээ учрыг нь ойлгохоо байлаа. Манай хүүхд юм аа хайшаад ирэх хүн одоо. Арай дэмжиж байна нэрээс хэлэх юм бэ? Хэлмээр юм. Ахуй амьдралаа бодмоор юм чинь. Одоо манай боёо яаж юм гэж? Одоо шинэ унтж байгаа дүүтлээ бос ирээд өндөр тавгаа. Гэт ингээд хайгаад бичиж байгаа юм. Ёо бас зүүдэлж гин үү? Тийм үү? Би энэ баярчих чи. Тэгин хараа тэр араа. Баярлалаа. Тэр гайгаараа ундраа энэ гадаа нэг хоёр юу аваад ирлээ ямаа. Тэгээд танаа хотон тавин инээ тэрэгэл энэ хүн юм яриад байна. Тийм юм байхгүй тавгаа минь чадахгүй одоо. За яа. Тэр ямааны учрыг би өөрөө олчноо. Чи харихгүй мүү? Учрыг гэртээ байж. Айгууд бол боёо намайг сураад очив. Үгүй би энд боёог хөрөдрөл манай авгаа уулзъя гэж ингээ би дагуулад аваад очив. Тэг намайг явуулах гэж сүйд мэд болж байгаа. Үгүй чи боёо л гэдэг. Би ер нь чиний хувьд хэн болж хувираад байгаа юм бэ? Чи юу? Тий. Боёо шүү дээ. Тий. Эний хэлж байгааг сонсож гин үү чи? Ийм болчиход байгаа байхгүй юу? За итгэн шиг хараараа тавгаагаа. Ихгүй бол би тэр араас чи өрөөд ирнэ шүү. Чи ичихгүй бол би ичихгүй шүү. Би өөрөө гүгээд очиндоо боёог дагуулад тэгэл яваад очив. Хөөе. Чи сая яагаад исэн бэ? Яасан бэ? Нэг арсан чи ийш нэг сони ингээ гүөх. Тэгээд яасан ийшиг айгуу сони. Чи яг яагаад исэн бэ? Яах вэ? Зүгээр гүйсээ. Би сүлдээ ямаага туулжсаа чамаа хараад гайхаад өөр тийшээ ямар туус явчихсан шүү дээ. Яасан хүний модортой Хөөе. байж. Нөгөө нэг цэнхэр шиг хаанагаа. Хүй тэрний чи нэрэ боёо зарцсан гэсэн хөө. За ингэж одоо энэ туугаад ирсэн хоёр ямааг чи тусдна пүнзэндээ хийчих. За чадахгүй тавгаа минь хөөе. Одоо таарын хулгааны мад чинь ийш тийш нь говжуулсаар байтал би ядачгүй үстэй хөөе. Одоо чадахгүй. Юу ярьж байна? Ямар сонио ойлголттой явдаг юм бэ чи? Яасан? Хулгай мулгайч гэх шиг. Тайр мал хулгай хийдэг үстэй. Юу гэсэн үг юм бэ? Боёо тэр Монгол орны мадын удмын санг баяжуулах санаатай зүтгэж явна. Хулгай гэдэг үгээ ямар гоё цэвэрлэр хэлдэг болоо вэ? Сони юм. Энэ хоёр чинь зүгээр нэг ямаа биш. За. Хүний хідээр ярьдаг ямаа аваад ирлээ. Чи бодоод битгий намайг синхруулах гэдэг. За юу. Синхруулбал бүр синхруулсан шиг синхруулъя. Манай өвөг дээц элен цуланц маань ер нь хэдийн үеэс эхэлж малаа хариулж малтагаа ярьж ирснийг мэдхүү. Бид мэдэхгүй. Хэдэн зуун байтугай хэдэн мянган зуун жилийн өмнөөс малаа хариулж малтагаа ярьж ирсэн. Халзаадаа ухандаа хаачих нь наашаа тийшээ ийшээ гэдэг. Одоо эдгээр чинь монгол хэл яриа сонсоор байгаад ярил ярихаар боллоо шүү. Одоо захаасаа бүр ярьж эхэлж байна. Гуадгийн нацхан танаа хоттой хон ямаад хэлдэг.
маа тэгээд өгдөг үстэй. Та нар өвснөгөө тавьж өгчөөд маа гэсээр гол одоо тэд нар чи бүгд маа гэдэг. Хүч ярьж ихлээд байгаа юм биш үү хөөе. Бодод. За энэ янзаар авал тэгвэл одоо энэ хоёр ямааны хувь заяа ойлгомжтой. Тэр Улаанбаатар хотод улсын циркэд болсон тэр нэг эмгэнэлт явдалтай яг адилхан юм болох юм байна. Үгүй яасан бэ хөөе? Юу яасан бэ хөөе гэж. Улсын циркийн жижүүрд нэг ярьдаг мөр залгасан гэж байгаа шүү дээ. Тэгээд жижүүр нь утсаа авсан чинь ууслаараа энэ циркгүй тийм ээ гэсэн. Танад ярьдаг мөр хэрэггүй гэсэн. Юугаа донгосоод байгаа ингээд тавьчихсан. Дахиад утсан дуурсан утсаа авсан. Үгүй танад ярьдаг мөр хэрэггүй юу гэсэн. Битээ солиоройдоо гэж тавьчихсан. Дахиад утсан дуурсан утсаа авсан. Үгүй та утсаа битээ байн тастаад байдаг чинь туураагаараа дугаар иргүүд нэгдэг амаргүй өстэй гэсэн гэж. Юу солиоройд байгаа сохтуу юм уу гэж утсаа тавьчихсан. Дараа шалгуулаад үтсэн чи яг тэр дугаараас нь ярьдаг мөр ярьсан байгаа юм чинь. Тэгээд тэрнтэй чинь авчираад бүр ярьж үзээд сүүлдээ бүр эн чинь буг чөтгөр байна. Инээ тэрэгээ буудаад устгаад адаад болцсон. Монгол хүний зан өөдөө дээшээ сонин содон гэсэн юм болгоныг үгүй хийж таарж үгүй хийгээд ингээд болж байдаг. Яа тэр зангаараа тэр морийг ингэсэн. Гэтэл гадаадынхан яаж ийн вэ? Зүг зүгээр энэ тэнцүү. Ан амтантай хүртэл чөлөөтэй яриад болоод байна. Нэг коппо яасан. Айд ингээд суужсэн эзэгтэй асуусан гэж. Одоо ингээд гинцээ хаалга тогшоод манай гэрээ эзөө ороод ирвэл яах вэ гэсэн. Юу яах вэ гэж танаа 9 давхрын цоггоор үсрээ буухад дор минь ихтгэл мөр минь хүлээж байгаа гэсэн гэж. Тэгсэн юу юугүй хаалга тогсон нөгөө мөг коппоч 9 давхраас үсэрсэн хүүхөө очиод хаалга тайсан чи харин нэг морь тогсчихсэн гэж. Юу вэ гэдгсэн чи уучлаарай гадаа бороо ороод байна. Манай эзнийг асуувал намайг олцонд байна гэж хэлээрэй гэсэн гэж. Яана нөгөө эзэд газар будаа. Юу тэр эзэн яг одоо 9 давхраас унаад нялцах. Яа. Хамгийн гол нь тэр хүүхэн чам шиг яана юу вэ гэхгүй. Зүгээр тэгээ би дамжуулъя. Ойлголоо окей. Ингээ яриад байсан чинь. Ярьдаг ямагчдаас манай хэдэн ямар атар ярьдаг болоогүй юм бэ? Ярьдаг байсан бол өдөөстэй бэш шимшүүлт муудаа газар бичээл үүж ус өгөхгүй байх даагч бүрчил гэсэн бөө хилэн болох байсан баг та. Тэр байдгаа юм ярина шүү дээ. Өнөөдөр манай эзнийг сан ингэж гүгээдгээд. За. Ийшээс нэг ингэж гүгээ за. Тэгээд тэр хоёр ярьдаг ямаг чи яах юм бэ? За яах юм бэ гэж харин тусдан бүнцэн тийгээд хүү амтны нүднээс татах байдаг заяа. Илдээ юм асуугаад хэрэгтэй шүү чи. Сайн байна уу та? Сайн байна уу? За энэ лавгаагийнхаа юм бэ? Ямар лавга? Юу гэсэн үг ямар лавга гэж? Манай энэ ч олон лавгаатай шүү дээ. Хүүхэд лавга, том хүн лавга, хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, өндөр За тэр өндөр лавга. Өндөр лавга бид хоёр нэг уучраасаа явна да. Өндөр лавгаагийнх уу? За тэдний чинь 10 булгалтын 8 дугаар баригад хамт байгаа болоо та. Тийм холоо. Тийм ээ. Ямар сони юм бэ? Энэгээр гүйлж ингээ би наашаа сургалж явна. Гүйлж гинэ. Тэр чинь манай хүүхэд лавгаа хэлж байгаа маа. Нэг жоохон юм зүгээр орохгүй гарахгүй газар байхгүй. Хаасаа гүйлгүүгээд явж идэв. Тэрийг гэж яахгүй юу? Өнөөдөр тэгээд нэг сумын төвд нэг сургуульд нь явуулж амраад байна. За миний нүдний баримжаа жоох алдагдаад байна үгүй юу? Жиг том болж харагдаад, нэг бол жижиг болж харагдаад байх юм. Айгу байгаа. За танилцсан нэр алдар хэм билээ? Нэр үү? Боё. За сайн байна уу та. Шинээр ирсэн хэсгийн төлөөлөгч. Эрхэн баяр. Өрсөөгөөрөө би хаяа бие барьж чаддаг юм аа. Зүгээр. Ойр төвөр хэсгийн төлөөлөгч байхгүй нэг амар жимэр байж л дээ. Одоо ч дайнд ажил шиг юм болно шүү дээ. Та хүүтэн сэдэм юм байна уу боёгоо? Бага. Яана тавга. Батсан. Нөгөө хоёр ямаач тавга чинь сумын төвд сургууль явцаа. Тавга. Цаа чи сургууль руугаа явцаа. Өнөөдөр үсгэдний баяртай 61-ийн үе үсэг болж байгаа шүү дээ цаадах чинь. Тавга. Явцаа. 13 өвөртний хийж өгөө тэр 61-ийн үе үсгийг би хаачилж өгөөд толгоонд нь зүгээ тэгээ явуулсан. Юу яриад байгаа юм бэ тавга? Сургуультай явсыг шилээд байна. Хинбэ? Тавга. Сургуультай явсыг гэж штэ наач. Юу яриад байгаа юм бэ? Барин 61-ийн үе болж ирээ хэлээд байгаа юм шүү таа чи. 61 үе гэж бас юу вэ? 35 үсгийн нэг ээ. Өнөөдөр үсгэлийн баяртайгаа явсан сургуультай. Юу 35 үсэг вэ? Ном эрдэм сурж байна штэ энэ таач одоо. Хин ном эрдэм. Тавга ном эрдэм сураад байна штэ ямар ятгатай юм бэ? Юу вэ? Юу? 61-ийн үе болж ирээ гэж хэлээ үстэй чамд ч одоо. 14 хийж байгаа явуулсан гэж штэ цаач одоо яг таа. Амын унагаар явуулсан гэдэг штэ ч одоо. Дандаа өстэй байгаас тэр ямар ятгатай юм бэ? Хаашаа явсан гэж. Суулын. Сумын төвдөгөө дагч чинь дээ. Юу вэ? Манай энэ
тэр муу хүүхдийг гар хөлийнхөө үзүүр зарсаар байгаа. Амнаас нь гарддаг үг ердөө тэр муу хүүхдийн нэр. Тавгаа гэж ийстэйсэн зарах гад байт юм. Юу ядаад байгаа. Юу бодох юу вэ? Одоо тэр тавгаа байхгүй. Үгүй л өөрөө гас тэр ажил явдлаа хий. Үгүй зүгээр яшиг би зүгээр мортой дагнаж очиад тэр сумын төвөөс аваад ирээ тэрэ чи. Аач гэсэн одоо болжтой. Эдэн нас сурах гэж явуулаа үстэй. Тий тавгааг авчирч яах гэдэг юм бэ та нар одоо? Сургуулаасаа. Чинийгүй. Гар хөлийн үст цагаа тавгаа хин. Яах гэдэг юм? За. Яна нүгэн басарчаа. Өөрөө тэр ажлаа хийхгүй юм ч одоо. Шин. Манай навга. Морин чирэгдээд юм болцсон юм аа. Километр гаруй газар чирэгдээ. Нөгөө мө чирж явсан морин хойдлынхаа хоёр туураагаар зүгээр толгой дээр бөмбөлтэй хийсэн юм байна. Авгаа мань өөрөө зүгээр ард тагсаар ингээд цан цохол явсан. Бисээ буруу юм ярьсан уу зүгээр. Хавар болохоор нөгөө энэ хаврын хавсраг янз бүрийн юм нөлөөлт юм уу яа тийм. Сонь юм яриад байт юм. Айгуул бол одоо орж ирээд ярьдаг ямаа мордер гэж илдүү юм ярих үе. Амын дагуулад байгаараа. Тийм юм ярьхгүй юу гэж ярьдаг. Нөгөө хоёр ярьдаг ямар ч зүгтаачсан. Яах вэ? За. Санаа зовтгоо. За гаруу. Би тэр ярьдаг ямааг нь гараад бариад авъя. За хурдлаарай. Хурд яваарай. Яна өнд орсон. Би тэр хоёр юм миний яриаг ойлгоно гэж бодохгүй юу? Хүнснийхээ хаалгыг нээсээ та хоёроо. Одоо иш ор. Тэр уснасаа өөртөө тогтоо 100-аар ирсэн чинь тогтоолцсон. Чи юунд хүнд алдаад байгаа юм бэ чи ой? Би яана тэр усын тэрхэд басан шиг болохгүй би. Юу вэ? Юу болсон гэж одоо цаан чинь ингэж чинь монголчууд тэгэхээр ярьдаг байх гэхээр итгэхгүй. Одоо яаж цирк руу туураагаар уцтаад оо байна би танад ажилдаа агид бүгд гэж штеп. Чи юунда инээгээд байгаа юм бэ хөөе? Тэр үхийгэд гадаадд яаж чам шиг ингээд байхгүй. Одоо чөлөөтэй ярьж штеп. Нэг ковбой задаагүй чи морьтойгоо яриад. Юусэн давхраа эзэмэдтэй яриад хүүхэн мөхөдөө сайн байна юу байна гэж. Бач. Ихэв дабаж. Өөрөө нөгөө шинээрээс ихтэй өгч үү? Тийм байна. Яаш гомн өөч амиж хэлэх юм байна. Тавгаа нэр намайг өстө даваач. Баятан нэж арх ууч, тавиг тавчи. Тинжи. Надаас тэр тавгааг сатгаад. Ингэж ярих юм бол яах гэж төрүүлсэн бэ тавгааг аа? Хин Та төрүүлээ үстэй. би юу? Би төрүүлсэн юм уу? Би яач мэдхий? Оо, мэдгүй ах чи аргагүй та нарыг морин бөмбөрдөөсөн гэдэг. Өрсөөгөр. Тавгаа та хатуу чанга байх ёстой мэдээ. Хүүхдийг хүмүүжүүлэх чанга байх ёстой тавгааг. Өмдөй шутлаад санал өрөөлөө шүвшүн шалдан зогсоо. Одоо би юу? Та? Ихтэй шалдах юм уу? Гү та шалдсан шүү дээ. Өөр хин шалдах юм. Энэ ямар бандер юм ярьдаг юм бэ? Тэгээ цааш шүнжэнгөө зогсон гарын чилэгнээд уруу нунжанаад ирэн заяа уйлах гад ирэн. Тэгтэн харин зөөлсөж очоод бонжиг биш гэх юм төчмөдөө. Одоо би тэр савнаа чуган. Гү яага болохгүй гэж таны хиймэр сэргэн штэ. За бодоод өгчи. За ясна хэлчихээ заяа. Тэр тавгааг зүгээр очиад бонжиг хавгүй гэд. Хүний хиймэр сэрэгдэг бол манай сумын бүх хүүхнүүд очиад ургуулж байгаа дахин бонжиг хавгүй гэсэн. Саадуулч хөөхий бонжигдоог нь өхөрч явахгүй юу? Үсрээд том жижигэр иймэрхүү юм байгаа штэ тэр бол тийм үстэй. Бодооч. За нэг бол инг та тавгаач ээж амтай байж магадгүй. Боёгоо өөр орон дээр унтуулаад нэг шүн өвтөж аваад унт. Шүнжингөө бүүвэл ойлгосноо. Одоо боёгийн дутчих би тавгааг бүүл юм уу? Өөр яах юм бэ? Үнэгчлэх хүртэл бүүвэл ойлгосноо. Тэр тавгаач нь үнэгчихгүй. Үнэгчлэхгүй сан хөхөөрөө хураач. Одоо би тавгааг өгчи. Тэгээ тавгаасаа унтаад өгнө. Тайвшраад унтаад өгнө. Тэнгууд нарийн шүн боёргааг өгөхгүй юу? Яна би тэр хоёрын чинь донд явж байгаа тестийг өгөх биш шүү. Тестийн бөмбөгийн цаад нарийн унчрыг та мэдэхгүй байна. Би бас амьдралдаа тестийн бөмбөг явж үзсэн шүү аа. Тэст өөрийн чинь тухайн би зүгээр таяхан сонссон юм байна. Хааш нь хөөд яриад үзээрэй. За. Зүгмөөд дэсэг гэсэн үг шүү дээ. За болцооч. За. Үгүй ядаад байгаа бол асрамжийн газар аваач өгдөг. Хинийг Тавгааг. Сарын салангаас 25% өгнөс та. тэр тавгааг чи асрамжийн газар авахгүй. Авдаггүй яах юм бэ? Тэгээ би өөрөө мөнгөгүй ядарч штэ тавгаад би мөнгөөгөө цууч. Арайчтай ийм их хүн байх. Чи таныг ямар хүчтэй бөмбөрдөө вэ? Хин Мор. хинийг вэ? Таныг аа. Юу яриад байгаа юм бэ?
Арийг зүгээр ярьдгаа ямааг л барьж авлаа. Яшгүй. За, одоо санаа зовхгүй. Таашаа. Яа, боцсон ч дөргөөрэй тах юм аа. Яа, яшгүй. Манай аваагийн анхны нөхөр нь тэр тавгаар гэдэг чи энэ хоёрын дундаас гарсан жоохон хөлт байхгүй тийм үү? Тийм ээ. Энэ хоёр надад их дургу. Хүүхдээ хойд эцгийн бараа харуулахгүй энэ тэргээд намайг байг гэж дарамтгүй. Та одоо боёо болооч тээ. Та чи гэрийн эзэн ирэх юм биз дээ. Наацгаа нэг ирэх үсэг загнаад хөөгөө явуулаач. Түр таныг хараагүй шүү. Зайд. Чүгэл өөрөөр ярина. За, одоо зайд. Манахас. Би тэгээ хаана амьдрах юм бэ? Манад амьдарч болно шүү. Үгүй. Би энэ өөрөө уучраад амьдрья. Гүцээ. Одоо чамтай нэгээ үзнэ. Яага барьж чи одоо. Би чамд хэлчихнийг хэлнэ. Бүчиж яа. Өнөөдөр л би хэлнэ. Бүчиж яа. Хэсгийн төлөвлөгч намайг суугаад хүрээлээ. Би өөрийгөө боёогийн эзэн танаа бач манаа аваа. Чи нэг 10 удахгүй хам хэрэгтэй шүү. Гүцээ. Ийм л байна. За, одоо явцгаа. Өдрмаа чи нөхөр дээр очооч. Юу хийгээд байсан бэ чи одоо? Амьдралаа бодцгоо юу? За би явъя та. Боёо. Би ажиллаа бодъё. Баярлалаа. Баярлалаа. Чи яагаад байгаа бэ? Яах юу эти бэ? Одоо бүх юм хэвэндээ орлоо. Юу яриад байгаа бэ? Өшиг хийм бэ гэдэг. Боёо байстэй. Боёо. За явцгаа. Чи яагаад Та үгүй нийлүүд яа. Тамага уучлаар айд үгүй. Аюута нөгөө юмудаа Аргуудаг ёо. Намайг багтээч. Гү та дүнгисаа явлаа гэсэн юм дээ. Тэгсэн намайг Энэ хүний чинь бас хайрлж халамжлах хүн байт юм шүү. Хуцаа манад амьдрий. за. Гү юу заавэ? Миний командаа жоохон үс идэлжээч нэ. Аашгүй. За юу байцгаан да? Боёогийн шинэ аваа. Баачгүй. Та хайдын ихнэр эмэгтэй хүн байж болооч. Энэ нөхөр чинь урдан салсан амьдралаас холдож чадахгүй. Хөө ёроо. Юу хээ гинэ? Чи юу яаж хийгээд байгаа хүн бэ? Оо яах юм бэ та? Тэр бүлийн хуйлаад дээ шүү. Юу гинэ? Миний ханаа хатаа гарья хой. Миний салсан ихнэр наашраа хөдөгөө тасгаж. Эцэр шинэ 30 хурж ирээ. Намайг баян ингэж даваач. Энэ моомгор гэрээс минь хөөж туугаад миний амьдрал их хэцүү. Боёо. Би таныг их хүрлэж. Баярлалаа. Би таныг хайрламаар. Би таныг жаргамаар. Тийм ээ. Яна! Өшөөрөө. Би бие бэл чаддгүй маа. Зүгээр би энэ уучраад амьдрмаар байна. Яна! Завод үнсэж доорой. Малын хол гадаа тэмцэх газраас тэр тавгааг олж 500 мянган төгрөгөөр шагна гэж намайг явуулсан байхгүй юу? Тийм ээ, тэр тавгаа айлын алдууд мал олж өгдөг гэсэн байна. Одоо намайгуу. Таныг бишээ, тавгаа гэж штэ. Тэгээ ягаа вэ? Тэр чин би байна. Та өөрөө морин бөмбөрдүүлсэн биш үү за? Үгүй. Нэрээ хой. Нэрээ намайг тэгж яж. Хой. За, миний нэрийг хэлээд өгдөө. Боёо. Би авах. Юу вэ? Үгүй. Энэ байгаагүй. За. Миний багийнаас. За чи миний түрүүний тэнд ирсэн мэрийг бүр мартаа. Чи үнээр нь хэлээд өг. Би хин бэ? Миний багийнаас боёо. Боёо. Та төрийн цагтаа тоглоод байна уу юу? Үгүй би тоглоогүй. За, энэ манай аваа. За. За чи энэ түрийн цагтаагийн өмнө үнээр нь хэлээрэй. Энд яг хин байна вэ? Энд ундрмаа байна. Миний хань байна. Энд боёо зогсож байна. Та нэг 500 мянган төгрөгийн бараа сонсчоод хүн чанараа хийж байгаа юм биш үү? Үгүй. Намайг шагнахаар ирсэн гинэ. Таныг бишээ, тавгааг. Тэгээ Багийн яагаад хулгайдаа тэмцэх газраас 500 мянган төгрөгөөр шагна гэж намайг явуулсан. шагнана? Тийм ээ. Воо!
Тэгвэл буруу ойлоод ээжтэй манай сумын тавгаас. Тавгаа. Өндөр тавгаа энэ мó. Ажи ихнэр өндөр очив. Миний хай тавгаа гайцлаа. Мо. Би дөрөв тийш очихаар намайг хөөгд исэн бэ. Одоо хар бас хүн. Санааш зүгээр. Тэгээд тавгаа муу. Өндөр тавга баарахгүй юу? Өндөр тавгаа. Баяр үргээ. баярлаа. Мадын хулгайн хэрэгээр аймаг орж байцаалтанд орно. Юу? Үгүй би боёо байна. Би боёо.